За зөв энэ байна уу? За та бараг 96 оны 100 юмдгуу да. Бажаа андынх маань шар гадны наадах Эрдэнэ толгойд айлын хашаанд алтаагаас нүүж ирээд хотчин амьдарч эхэлж байлаа. Хоёр Эрдэнэ тэр жилийн наадмаар шүн болтлаа. Тийм. Бат Эрдэнэ авраг мөнх Эрдэнэ наслаа хоёр юм байна. Хоёр Эрдэнэ гэдэг нь. Хоёр Эрдэнэ тэр жилийн наадмаар шүн болтол хөшөө шиг хөдлөхгүй зогсоод хийхимгүй залхуу үргээд байхаар нь цаг хурдлуулахаар мань хоёр нь бас нанчид өргөж эхлэв. Нэг амар удаан барилддаг тий. Барилдаа сүулдэ харахгүй болоо. Гэрж тавиад том юунууд асааж тавиад. Тий. За авар гарслан хоёр авалцдгүй арга ивэ олдохгүй асгарах хөлсөө арчаад л зогсоод байх юм. Бүх үздэггүй би үү. Тий. Аслаанов гэж аригч айман анх бас орж ирчээд байсан ч хэлэхүү. Харин мань хоёрын дотор халаад сүулдэ хоорондоо мөрийцөөд хоёр Эрдэнэ болж барилдлаа. Би жаах уу хид ах хүч чадалт ажгүй хашир туршлагатай хүн хав дөрвөлжин барьцнаас хамж аваад л Бат Эрдэнэ аврах шиг арагш нь авдралан төрөх арга сам хийлээ. Бажаа харин баахан босгодог, хөл цуудаг, хөөхөн хавирдаг гар хэрэндээ мөнх Эрдэнэ арслан шиг мөчөөгөө өгөхгүй мөрийгөө авчих гэдэл. Нарч жаргав нанчтын лонгоч сул руу. Мань хоёрын барилдаа наадам сүулдэ нанчтын халуунаасаа болоод нанчилдаан болж дууссан шүү дээ. Цаг Бат Эрдэнэ мөнх Эрдэнэ хоёроо бодцсон тий. Өглөөний сэртэл өрөөсөн нүдийг маань хөхөнгөөр хөөхөн будаад хонуулж хүүхнүүд хөөхөн болох гэж нүд амаа будаад хэрэггүй шууд л нүдрүүгээ нэг нөлөөлчихөд л 7 хоног 7 өнгөөр байгаль би чинь өөрөө будаад өгчдөг юм шиг. Бажаагийн харин баруун чих нь бараг тасран алдаж Тайсон шиг чихийг тас хазаагүй. Хавирсанд сандрахтаа хамаг чангаараа зуурч татаад ханзлан алдсан юм байна лээ. Бат Эрдэнэ авраг мөнх Эрдэнэ хоёрын баахан удсан барилдаанаас болж баруун зүүн урд хойд хашааны хідэн айлын хүмүүс хүүхдүүдэд л мань хоёр хөөхөн хөгжөөнтэй, хоржоонтой, ноцолдоонтой, ноолоонтой, зодоонтой, занжилдаантай зарга наадам үзүүлсэн байна лээ. Одооных шиг яадаг хөөлжүүлээ байгаагүй нэг юм. Тэгсэн бол тэр наадмын шүн лав нийт олны намуун тайван галдуулсан гэд өнөө ирчүүдийн их амран духалж альжаал тайлдаг газар дуудлагаар морилж дураараа амрах байсан биз. Ёстой найраагүй нанчидтай, нанжилдаантай ёстой сайхан наадсан шүү хоёр. Бараг 30 жилийн өмнөх өнөөгч санаад сормоос чигтээд сулгай хоолоогоороо дуу аялмаглаад хонгой чангараад хоёр гар дэвчих гээд ирж шүү. Насаа гэжээ. За. Одоо шууд зөрчлийн тухай болоор 100 мянгаар торгуулаад эрүүлжүүлэх рүү. Тэгэх үү те? Тийм штэ. Одоо ингээд хоорондоо зодтолцсон гэдэг үү? Ойр орчны хэрвээ айлаас дуудлага ирсэн байх юм бол шууд нөгөө нэг хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулсан гээл. За, Монт Планк гээд залуугийн өвчлөлтөд өгөх нь 10 жилд байлаа. Нэг өдөр хичээлээ тараад тарьж явбал урдаас баахан нохоо. Нохоо ороо орчоор нэг им нохоог баахан ир нохоо дагдаг даа ингэ. Тэгдэг. Стадигдэг шүү. Яг тэр нь тараад жоо гэсэн байхгүй нөгөө юм над руу хуцаад бусд нь дагаж дайраад. Тэгсэн тэр дунд нь манай нохоо нөгөө этэгээ нийлцээ над руу дайрч байна. Эцтэйдээ гутаа. Газраас томгон чулаа шидсэн нэг нь гасалж гин. Харсан чинь нөгөө гасалдаг нь манай нохоо. Яг духан дундуур нь болгочих. Тэгээд л нэг ах машинаас буугаад нөгөө эдий чинь хөөгөөд тэгсэн нэг нохоо үлдэж байна. Нөгөө л манай нохоо. Би бүр нүдэн нэгээг багт нь авч нойр хоолой хасан хүлийн газарт хөлийг нь газарт хөдийг нь ясан түргэж үдий зэрэгтэй нохоо болгосны ачинд хариуд нь айлын хүүхэн нохоо хараад над руу дайрч байгаа штт бүр гомдмоор гинэ. Тэгээ явахт замын хоёр талаар хоёр бин рүүгээ нүднийхээ болгогаар хараад хайрж илээ гинэ. Ай хүлийн газар шүдийг нь ясан да. Тийм штэ нэр өстөр нэг гэртээ очиод хоол өгөхгүй жаал гүрэл гэсэн ба. Чи хүүхээ хараад наваа мартчих байгаа юм те. Тийм сайхан хүүхэн байсан уу те. Зарим хүмүүс ноходлоо ярьдаг штэ. Тэр хүүхэнтэйгээ зайлаарай тэгээд. Эсвэл нэр яа чи тэр хүүхэн рүүгээ яа. За last moment гэдэг залуу хүүхэд айлгагч. Би шүдний юм хийдэг залуу юм л да. Тэгсэн саяхан нэг миний үеийн гимээр хоёр эмэгтэй хүүхдэд дагуулж орж ирээд хүүхдүүдийнхээ шүдэг үзүүлсэн. Эхэндээ ч хоёр хүүхэд нь анх удаа шүдэ үзүүлж байна гэдэл баярлаад байсан юм. Дараа нь үзлэг энтер дээр намайг харахаар айж өрлөө зүхтаагаад байла. Тэгээд хамаг сайхан дээрээ тавиад л ээжтэй нийлж харахтаад л бараг л ээж бид хоёр нь байр машин авч өгөх амлалт өгөөд л нэг юм ломбоо тавиулаад явсан. Тэгсэн хэд хоногийн дараа би өрөөнөөсөө гарч байтал утасны зураг авах чимээ чаг алуугарлаа. Би гайхаад юу блээгээд харсан чинь нэг масктай эмэгтэй л
Цаашаа гүйжээ шүү. За. Би бас юу болцсон бол юм хум туучаа зогтж байгаа юм биш үсттэй гэдэл араас нь гүйлээ. Одоо бодоход тэр үед өөрийгөө онц ноцтой Интерполын хэрэгтэн барьчлаа л гэж бодсон баг та. Тэгсэн нөгөө хоёр хүүхдийн ээж байж таарад. Би гайхаад та яагаад гүүгээ явж үг гэж чи. Харин чиний зургийг хоёр хүүхдээ үзүүлж айлахгүй л өөмүлээд болдгоо. Яа. Гэсэн гин. Ямар амар папрац дүртөө ямар амар юмны зураг болж байгаа Нөгөө шүдний эмчит үзүүл ийшүү гэх юм байна одоо. Тэр энэ вэ. Зургийг үзүүлдэггүй. Зүгээр хилээ зургийг авчих нэсэ тэр чи. За чулуун чимээг бууд гэдэг сонсогч хүсэн өвчлөлт өгөх нь. Гэрээсээ гараад ажилдаа явах гээд өсгөөдөө гутал чийгээд цүнхээ сугандаа авчуулаад ганган дээрээ тавиад алхаж байсан. Нүдний үзүүр 5 хөөрхөн гөлөгтэй нохоо харагдж байна өө. Буцаж галс гэртээ ороод өчтөрийн хоолны үлдэгдлийг нөхрийн аягнаас хуу хамаал илүү дутуу өвчийнхэн бас хайж өлөд олоо гээд торон тийгээд нөгөө эдгээр очиод хоолоо дэлгэх мөчтөл ээж нь хуцаа дайрдیں۔ Өөх өгсөн үнтэй өдөр шөнөгөө заргалдан гихчээр ач мэддгүй хогч нь хоол өгч байхад хазах нэ. Би жайсандаа арагшаа усхээс өсхийнээс юм тэглэж унаад. Тэрхэн мөчөд нөгөө нохоондоо гомдоод бас айгаад уйлаад нүүр мөр будаа. Намаа чан хашрангууд хөөрхийн нохоо бас надаас айгаад гүлгнүүдээ хаяад зүхтаал. Гэхдээ надаас жаахан айд зайдаа зүхтсан ирнэ. Холоос гүлгнүүдээ хараастай. Би бас босоо зүхтах гэхээр араас хазчих ах гэсэн айдстай. Бид хоёр нэгнээсээ айгаад нэг нэгээ гүлгнүүдээр хараастай. Жижиг. Тэгээ буудал газар өстүүлээ чирүүлсэн юм шиг ажилдаа очисон. Шүнжин уугаа согтууч нь гараагүй мууч гэх шиг. Нүүрний будаг урсцсан. Хамаг хувцс шороо. Гэхдээ муу новшод хоолоо өгсөн. Ахаад тийм нөхөр дайруулвал өгнөө. Хөөх юм бэ тий яасан. Энэ ямар тэнэг нохоо вэ тий? Хоол өгч яхад мэдмэрлээ. Харин тий. Тий хоол өгнөрлээ. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Биом нь хамтран ажиллаж байгаа. За энэ 30 жилийн түүхт Биом нь арьс арилгааны брэнд 2023 онд орц найрлага өнгө төрхөө бүхэлдэн шинжилэн өндөр үр дүнтэй байгаль дээлтэй сонголтыг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Одоо яг нөө сүүлийн үеийнх нь энэ Биомны рекламд нөө дуучин Эрдэнэ чимэг тоглоод байгаа штэ. А тийм үү. Тийм айгуу гоё. Ер нь айгуу гоё шинжилэгдэж байгаа юм лээ. Тэгээ ерөнхийдөө Монгол одоо нөгөө нэг гоо сайхны бүтээгдэхүүн нэг одоо хамгийн том төлөөлөл бол уусаа Биом штэ тий. Солонгосын New and New гэдэг гоо сайхны лабораторитой хамтарч судалгаа хийсэн гэж аахгүй. Тий лабораторид нь нөгөө бүтээгдэхүүнийг хөгжүүлэн гаргаж авахд тий тэгэхээр нөгөө солонгосч өөрөө гоо сайхны салбарыг маш өндөр хөгжилд хүртсэн. Тэгээ энэ солонгосын энэ юутай лабораторитой хамтарч ажилласан гэж байна. Судалгаа шинжилгээнд дээрээ. За тэгээд энэ юу юм бэ? Гүн чийгшүүлэх болон нүхэн сэргээх гэсэн юм хоёр төрлийн багц байгаа юм байна л да. Тэгээ нэг багцанда арьс арчилгааны үндсэн дөрвөн бүтээгдэхүүн багтцсан байгаа. За энд юу байгаа гэхээр зэрэг тоник, серум, өдөр болон шөнийн тосон өдөр тутмын арьс арчилгаанд одоо маш тохиромжтой мэдээж тийм үү. За мэдээж эхлээд тоникод түрхэн. Тэгээ серумод түрхэн. Тэгээ өдөр нь өдрийн тосоо шөнийн тосоо түрхэд болох нь. За тэгээд үйлчилгээний хувьд гүн чийгшүүлэх нь болохоор арьсны бүх давхаргад гүн чийгшүүлэх хүн байна. За тэгээд арьсыг одоо эдгэж эрчимтэй чийгшүүлэх хүн байна. Хөгшрөлтийг удаашруулах нь байна. За нүхэн сэргээхийн хувьд бол арьсны эсүүдийг нөгөө шинчилж уургалаг бүтцийн нүхэн төлжүүлнэ гинэ. Тэгээд нөсөө толбыг бүдгрүүлнэ, өрөвсөл одоо эмзэгшлийг эрчимтэй бууруулах юм тос юм байна. Хүү тэгээ үнийх нь хувьд ч гэсэн амар боломжийн юм биш үү? За үндсэн бүтээгдэхүүний үн тус бүр 49,800 дахиад дахин дүргэх бүтээгдэхүүн гэж бас байна. Тэр нь болохоор 35,000. Бодвол одоо авчаад тэгээд нөгөө савндаа дүргээл илүү хямд гэсэн. Яг үнэ. За энэ байгаль бас хог хаяхгүй гэсэн үг гэж байгаа. Тийм байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 181883 гэдэг дугаараас аваарай. 181883. Тэгээд энэ гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн гоё нь эмийн сандч байдаг, худалдааны төвөдөрч борлуулагддаг шүү дээ. Одоо нэг дэлгүүрүүдийн гоо сайхны барандарч байгаа гэсэн. Тийм. Тэгээ Монс эмийн сангийн бүх салбар болон E-Monst за тэгээд GGI гэдэг BQ салбаруудараас байршиж байгаа юм байна шүү. Одоо өөр хаанаас авахыг гэх юм бол тий. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Biom loves your skin cares-тэй өөр яа. Biom хамтран ажиллаж байна баярлалаа. За одоо би тий. Би оюун эрдэнэ гэдэг эмэгтэй. Миний би ахалхангийн сурагч хөө. Дүүгийнхээ тухай харуулсан постууд хөөрхөн хандлт авсан тул урамшаад ахаад бичиж байна. 6 настангуудын мүлжүүртэй гэж хэлэх үү. Би гэд хүн Шинковын даалгавар хийлгэх ажлын мессэнд томилогдоод хэдэн сарын нүүр үзэж байна. Хос сэмбрүү шиг бидэн хоёрыг салгахаар санаархсан сосор, осор, хасар гурваас аль болох эвтэйгэн зогтаад л динжигжил явандаа хөөрхий. Гэхдээ хаяа бас яа харахгүй хөмсгний хоёр үзүүр нийлж дуу чангарнаа яах вэ? За гол ярианда оръё. Ээж хоёр эзгүүд эмээ маань ирж намайг хичээл сонгонтой үе дүүг харахаар боллоо. Эмээ дүүгийн даалгаварт оролцох том дургүй.
Чи эрлэг хിവэрэ дуус гэсэн үг л дээ ер нь бол. Нэг өдөр хичээлээ тараад чи манай хоёр даалгавар номоод илгэсэн сууж байна. Би чинь овооштой гэсэн бодоод л гутлаа тайлж байсан чинь эмээ хажууд ирээд л үгийн зөрөг. Чи багтаа их дүрсгүй байсан. Даалгавар номоо хийх гэж ээж ихч хоёрхон баг ясыг нь цайлгсан та. Ер нь бол хичээл дүн нэг чухал биш. Хүмүүжлэл чухал. Би лав та нарт гар хурж хүмүүжүүлээгүй дээ гэж ирээд л тагаад л тойроод л яриад ах юм. Би чимээгөө сонсоод л байла. Дотроо бас худлаа штэ амар зоддог байсан юм байж гэж удаад амжиж байгаамаа. Нэг иймэрхүү богино хэмжээний муулалд хүмүүжлийн лекц сонссны дараа саяныг дүүгээ ханзаарсан дэвтэрлүүн өнгөйтөл дэвтрийн план дээр нь улаанаар нэг том 2-ын тоо бичиж. Тэгэхээр яг юу болсон байна вэ гэхээр багш нь дүүгийн маань мушгирж өгсөн могоо шиг 2-ын тоогоо цэвэр үчгийг анхааруулсан нь имээд дээхэн үеийн арайчтай гэдэг дүн шиг харагдчих л дээ. За. Тэгээд л аминда дүүг надаас өмөрч газар доор ортол менюсыг муулсан байгаа юм. Уг нь би цагтаа зодуур хайрыг нь зэрэг даадаг хамгийн амин зээн байлаа л да. Тэгсэн одоо атирсан 2-ын тоонд дийлдэг болж хөгшөрч байгаа юм баг тоо. За тэгээд үг үсгийн алдаа тоолоо суучгаа сурагч хүн л болохоор онц бичгтэн биш шүү гэсэн байна. Ятраад байна уу? Осор утас эрүү сосор маллуу гэдэг. Гоштой гэсэн дээ. Одоо харин тий. Одоо тэр чинь А дээр нэмхэн нар. Ан нар гэж. Тийм болчоод бүр ингээд хамаг нийтлгаа хэрэглээд бүр. Яа, тэсээ над ч осор сосроо ярьж л байгаа юм. Йоо, за хүрэл тохоо бямба гэдэг цаалга өвчлөлтөд өгөн. Наачиг ийм хүн хэр их байд юм бол доо гинэ. Өнөөдөр амралтын өдөр уцаа ухаал хөвтөж байсан чинь кив гэнт гид сүлж байна. Босоод л аягандаа юм хийж идэх гэтэл аягмаа нилээн бохиролчихч сүүл юм идчихэд угаадгүй үлдээч гэсэн байж л те. Аягаа угаачгаад юм иднэ гэдэл угааж байтал цаана угаадаагүй 2-3 аяг харагдаж байна шүү. Нэг угаасных бүгдийг угаачгаа гээл эхнээс нь ахуулаад зүлгээстэй. Аан болоогүй олдор хайж байгаад нэмэлтээр ганц нэг төмпөн нэмчихсэн. Бас угаагаа зайлаа зүлгээд хураагаа дуустал шалан дээр нэлээд тооны хөөстөө тусал асгарчихжээ. Өө нэг ингэж үлдээхгүй эгэ шалны ачуураар эхнээс нь арчиж байтал цоохордож сааралтаад нэг л болтгоо. Нэг мөсөн савн бок алчуур усаа бэлдэж байгаад шалаа эхнээс нь угааж гарваа. Ингээ болон тохоогоос нэхлээд түнтгэнэж явтал өмнө нь угаагдаагүй үлдсэн хідэн тооны хувцс маань. Шалаа угаар дуусчаад өргөжлүүлээд хийх ажилч тодорхойлж угаалгын машинтайгаа ноцолдлоо доо. Хэсэг амс хийж авлаа үлснөө гэж санав. За ямар ч гэсэн энэ хувцснуудаа угаачаад өргөжлүүлээд өөрийгөө угаадаг нэг мөсөн тухтаахан шиг юм иднэ гинэ. Угаагаад угаасаа нэг юм эхлүүлчихэр тэгдэм а тий. Би бол тэгдэг. Би бол тэгдэг. Эмэгтэй эрэгтэй юм болов эмэгтэй юм болов эмэгтэй л хүн бах та. Тэгээ цаашаа ахаад яваад байгаа. Эмэгтэйчүүд голцоо юм гэдэг юм даа юу. Тийм би бол аягаал угаавал аягаал угаа. Тэгэл болоо. За. Дуустна уу? Дууссан шүү дээ. Оо за. За, Эрхэс Эрдэнэ гэдэг залуу. Оюутан бахта нэг найзтайгаа Парисын Диснейленд ороод. Энд тоглоом дээр суухгүй, тэрэн дээр суухгүй толгой иргэн гэдэл үнэн урамгүй юм а. Сансарт аялуулдаг гэдэг битүү харанхуйд явдаг галзуу холбоно байсан. Тэрэнд би ганцаараа суучгаад баясгалантайгаар дахиад суух гээд дугаалж итэл ямар юм болоо чи дахиад суух гээд байгаа илгэж байна. Оо жингүүж байгаа юм шиг удаа яваал од гаригуу тажуугаар хөвөөдл яг л сансарт явж байгаа шиг гэл залчлаа. Оо нөгөө өчр баярлаад цуг суугаад. Харангуйд балааг нь автал хурдтай дээш нь доош нь харуулж галзуу хуулган сүнгэндэг. Сонин шүү. Хажуу таньдаг хүн найз суухаар илүү кайфтай байдаг. Найзыг тэрнээс буугаад шууд намайг балбаж өгөх байх гэж айгаад жаахан зай бариад л байла. Намайг яасан ч үгүй. Цуг алхаж байснаа над руу хид эвгүй харснаа буудлал руугаа явлаа гинэ. Жаахан хамт тоглоё л доо гэтэл үгүй чи тоглол гэж сулхаа хэлж байна. Намайг дагаад байсан чинь чи тоглоо гэд бүр суулхаа хэлээд. Уг нь бол намайг хараагаад л балбалж авах хүн л дээ. Би гомчиж гэж бодлоо. Аргадаад мөнгөө байгаа хэд хоногтой хүрэх гэж ардаа урдаа барьж яваал зарим авч өглөө. Мань хүн идсэнгүй. Би өөрөө идлээ тэрийг. Буудалтаа ирээд найз шууд л гівтээд өглөө. Оройн гой хоол авчирч өглөө. Идэхгүй түлхчээд буруу хараад л гівтээд ах юм. Тэр хоолооч өөрөө идчихлээ. Голдоо ортол гомдох нь энэ байдсан байх та гэж бодоод л гимшээд бараг л нойргүй хонлоо. Маргааш өглөө нь мань хүн хар үрээр намайг өшөлт сэрээгээд хүнжлийн цаанаас баахан балбаад бос хоол авчиг өсөж өглөө. Заримг авчиг нүглээ намжил гэдэл. Хуц өчигдөр авчигөө үзтээ гэтэл. Өчигдөр хөдлөхөнд бүхэл чанга дуурч чадахгүй дотор муухаараад яг өөх гэж байсан юм а гэдэг байгаа. Тэгээд яасан гэж хоол моолыг нь авч өгөөгүй шүү дээ. Дэлгүүрээс авсан талх ямаа идсээр байгаа л ботсон гэж байна. Нэр тэр юун дээр бол айдаг хүн бол шоконд орох юм байлээ тий. Галзуу уулган дээр. Магадгүй би ерөөсөө тэгж өөрөө үзег болгоор мэд. Чи галзуу уулган дээр сууж байгааг юм уу? Үгүй би ч юм бол ингээд хамгал одоо тийм тоглоом хаана нэг бүр хайж очиж суудаг юм байхгүй юу? За. Тэгтээ тэгж ингээд яаж байдаг юм уу тий? Ерөөсөө айж байдаг. Мэдрэл юм байна.
Бүр харин ч бүр амар кайф авдаг. Өстө чигнээс бидрэл батаа өгөн байна ч гэдэг л. За инх бат Амин сүрэн гэдэг залуугийн өчлөөд өгөн. Саяхан нэг найзынхаараа ороод гарлаа. Нэг л өөр болчихсон юм шиг санагдаад өмнө нь аяг цай уусан болоод бушуухан ганц юм задалж угаад буу алд сууж байгаад гэртээ ярьдаг байсан. Харин энэ удаа энийг чид тэрийг ч уу гэл янз бүрийн чихэр бичэн шоколад хям ундагаар дайлаад байна. Ямар нэгэн баяр болоо юу гэл асуучих. Үгүй ээ, манай их нар ажил дээрээч гэртээч Эмжил радио сонсдог болсон юм аа. Тэгээ хөтлөгч нарын рекламддаг зүйлсийг надаас нэхэд байх боллоо. Чи сонстоо очир дагинс юм махан бүтээгдэхүүн, лифтэн цай, араа ус, бронто нүдний тусаагур, Нескафе, канад саун, бла бла бла. Зэрвийг нь тогтоож чадсангүй. Найз маань санаа алдаад одоо net капиталаас зээл аваад BSB-гээс хямдралтай цахилгаан бараа аавна гээл. Цаашдаа юу нэхих юм бүү мэдгүй. Намайг гарахаар болгоод найз маань гадаа үүдэн болж байна. Юмыг яаж мэдгүй. Ханаа тэрвэл эгэлсэн дарууд нь өөнийг хэрэглээрэй гэд нэг хайрцаг АЦЦ өгдөг. Яг бүгдээ манайхаар ярьсан. Яа. Бүгдийг аваад тавьчих тий. Манайхаар одоо өчнөө байр рекламж байгаа даа. Яа. За одоо өнөөдөр биом нь авсан. Love your skin гэж. Гой. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут алсан нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Unitel Group хүүхдийн сэтгэн бодох чадвар багаар олон бие даарлах арга барил инженерчлийн бүтээл боловсролыг тэгш олгох зорилгодоор Unitel Hub төвөө Монгол Улсын 12 аймагт байгуулад байгаа юм байна. Тэгэхээр Unitel Hub төв тун удахгүй одоо орон даяар одоо бүгд салбартаа болох нь байна. Энэ сто гоё юм шүү дээ. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Unitel-д баярлалаа. За, их баяр Даран Базар гэдэг залуу. За. Пионерын цусланд багшрахгүй юм хийж байлаа. За. Ороо бүрл нэг бондгорх уйлаастай. Гэр орноо санаад байдаг юм уу хаашийн. Тэгэхээр н аргатаад л үлгэр ярьж өгөөд л унтулдаг боллоо. Өө өдрийн хоол моолноос ооч илүүчлэн. Тэгсэн хүүч надад тасаад амьдралаа ярьж байна. Ээжийн жүжигчийн холон юм байна. Хөөхөн уруул дээрээ мингтэй. Чи крашлдаг үстэй. Ямар? Холон. Тийм. Ото модель зөдөл болчихсон. Тийм билүү. Гэхдээ би ч мартцсан байна уу. Тэр чин 2 ажил хийдэг гин. Өдөр нь жүжигчнээ хийгээд оройн сувлагч хийдэм бах уу. Аав нь хаяад явцсан л гин. Нөгөө бархуу юм байна. Кино яриад байна штэ. Үгүй хүүхэд амьдралаа ярьж гэж байгаа шүү. Тиймэрхүү гялцал залуучууд хойлох байдгийг хүүхнүүд минь хизээ ухаарах юм бэ. Зашээ видеоушки красивых любите. Гэт Орос анианаар хүртэл дуулаад байхад хаяад одноотоос уцсан юм байна штэ. Харваас хүүхэн хөлөгддөг гар байсан юм л да. Удалгүй туслан буух боллоо. Хулан ирээд хүүгээ авлаа. Хүү ээждээ шивгнээд л над руу заагаад л яриад байна. Тэгсэн хулан над руу чиглээд түрээд ирлээ. Нөх хөөрхөн энэснээ танд их баярлаа. Орой манаа дээрээч хүү бид хоёр баярлснаа илэрхийлээ гинэ. Оройн гэрт нь очлоо. Хоол унд боллоо. Бүр ганц имч задлаа. Хүүч унтчихлаа. Холон бид хоёр үлдээд ганц юмаа тойруулангаа амьдрал яриад л нөгөө хөөрхөн нүднээс амар том нулимс унгаад л би арчиж өгж байгаад үнссэн чинь дургүй биш байна. Тэгэхээр н тэврээд орлоо нь явж байгаад бүдрээс ирчлээ болоо юм. За тийм байлгүй дээ ёо. Гайхлаа штэ. За. Тий кино юм уу тий? Бархуу мархуу гэдэг салцсан одноос уцах гэдэг. Гээ ер нь яг дээ. Яг тийм кино байт юм уу? Нэг юу Сарана гэдэг нэг яг хулангийн нэг юм ганц хүүхэдтэй ганц хүүтэйгээ амьдардаг. Тэгээд амар их ажил давхар хийдэг заяа. Ингээд өглөө нь нэг байгууллагын нэгтлэн жилүүдээ хийнгүүтээ тэгээд оройн нь ингээ хүмүүсийн бас компани тайлан гаргаж өгдөг. Тэнгүүдээ бас зөөгч хийдэг заяа. Нэг тим гэнэдэг байхгүй. Тэгээд байрныхаа одоо лизингийг төлөхөө л үүлээ үзээд өстэй толгойгоо майчж байгаа кино. За бондолоо гэдэг залуугийн өчлөөд өгөх байна. Октод ёстой зэвүүн гинэ. За. Нэггүй хичээлээсээ их ууртаа орж иржээ. Ээж нь яагаад дуумутаа гас чи октод их зэвүү юм аа. Яаса өнөөдөр шалгалт аваад миний хажууд суудаг анууд шалгалтын дээр нь мэдэхгүй асуулт ирээд надаас байн асуугаад арга гадаад би хэлж өгсөн. Тэгээд багш тоор яад яриад байна. Шалгалтаа игээд дуусчихсан бол шалгалтын утсаа аваад ир гэсэн чи ануу. Багшаа энэ тэргэл хийж дуусчаад намайг юм хэлэхгүй яриа өдөөд ингэж хэлээд багш ирээ шалгалтын утас сураагаад авчихсан. Ястаа зэвүүн шулан байсан бэ штэ гэж авсан гинэ. Биш болмоо. За
За би эндээс нэг ийм пост уншия заяа. Ягмар Саруул Эрдэнэ гэж хүн. Ялангуяа тэр хотын хийд бол бүр үзлийн юм а гэцгээж байсан гинлээ базарваа гэж. Энэ дотор байгаа мó байхгүй мó? Байхгүй. За. Би энийг уншмаар санагдаад. За. За 20 онд уулан бичсэн юм бэл өөрөө. Бүбөө, бобо, бүбүүлээ бид гурав гэж байгаа. За нөгөө алдарт ардчилсан хувьсгал ярддаг 90 оны 9 сарын 1-ний өдөр миний би улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын факультетийн оюутан болсон юм. Манай ангид нэг онцгой зүйл тохиолсон нь юу гэхээр улсын багшийн дээд сургууль буюу багш мэргэжил угаасаа охид давмгай. Дээр нь Монгол хэл уран зохиол гэр ерөөсөө эмэгтэй хүний мэргэжил гэж ойлгодог байсан. Тэр социализмын төгсгөл загт анх удаа 10 хөвгүн Монгол хэл уран зохиолыг нэг ангид таард юм байна. Хачирхалтай тэр 10 хөвгүний 3 нь Улаанбаатар. Бүр Улаанбаатартай гуруула 5 дугаар хорооллынх байж таарсан. Гуруула нэг нэгнээ бүр багасаа мэднэ. Бөмбөлөө химээх мөнх төвшин бид хоёр 10 жилийн нэг сургууль буюу 6-гийнхан. Байраар яривал 13, 14-ийн хөрш 2. Бобо химээх Болбаатар маа 1-р ангидаа манай ангид байж байгаад 1-р сургууль руу шилжсэн. Гэхдээ хөл бөмбөгийн талбай дээр байн уулздаг байсан 2. За нэг иймэрхүү. Юун тийм сонин тохиол юм бэ гэвэл ойр хавийнхан найзууд нэг ангид ордог л үстэй гэж гайхаж магад. 90 он чинь хуучин систем дуусчаагүй байсан үе. Хин аль сургуульд орохыг хот, аймаг, сум захиалга тоогоор шийддэг байсан үе л дээ. Тэгэхээр бобо бүбүүлээ бид гурав нэг ангид орсон нь нэг сум, нэг жилд 3 монгол хэлний багш захиалсан дайдал шахуу үйл явдал болсон хэрэг. За тэр тухай ярих гээгүй. Мань гурав хичээлд хамтаа алхаад ирнэ. Буцаад хамт алхаад харна. Улсын багшийн дээд сургуулиас гараад талбайн уртлын цэцэрлэгээр алхаад одоо Сөүлийн гээд байгаа тэр үед Балдаргын байрны уртлын гудамжаар яваад хамгийн түрүүнд би 13 руугаа дараа нь бүбүүлээ 14 байр руу ороод бобо цаашаа ганцаар явна. 9 сарын 3-ны хавцаа санагдана. Шинэ ангид хамтаа орсон 5 дугаар хорооллын бидэн 3 гэрлүүгөө алхаж явлаа. Баг залуу байхад октийн царай зүсэл ярина шүү дээ. Тэгээд л ярива. Манай ангид ёстой хөөргөө охин гэж алгаа. Үнэхээр царай мот охид иржээ те. Бобо бүр толгой сэгсрэд яаж 4 жил болноо гуруулаа гэж байна. Бүбүүлээ арга нь бараг цайтай. Үзээд өгөөж гэсэн авах юм алга та гэж байна. Хувь заяа тэгтэл яаж шийдсэн гэ? 94 онд дөрүүлээ төгсөхдөө бид гуруулаа ангиасаа ихнэр авсаж төгсөж үлээ хөөрхий. Шогийн юм үгээр дуусахгүй. Бүүр сүлд манай өнөө 3 ихнэр юу ярьсан гэж 2 нь оюутны байрна. За 314-т, нэг нь 308-т байрны охид нийлээд бас л залуу малуу ярьдсан байж. Үгүй одоо ярилгүй ч яхавтай. Тэгсэн тэгж байгаа. Манай ангийн бэднэр гэж хөгийн царай мотой юмнууд байх юм аа гэсэн чинь хилээд юу хөө хотын хитэн бүр үзлий юм аа нөгөө гурав хэлж байгаа юм байна. Хөөрхийс хотын бэднэргээ сайхан хамтд байдаг гэж мөрөөдөж хөдөөнөөс ирсэн юм байлгүй. Тэгсэн мань гурав таардаг. Сэтгэлээр унсан юм шүү. Ингээд бодохоор хоёр талаасаа голсоор муусаар байгаад л хоорондоо гэрэлцгээсэн улсан юм байлгүй дээ бид 6 гэж гэсэн байна. За одоо чи нэг Яна яагаад инехгүй байна гэдэг байхгүй юу? Юу хаанаасаа олж авчираад уншчихв та гэдэг байхгүй юу? За Агвандорж Батхүү гэдэг залуугийн өвчлөлтөд өгөн хэрв чи Japанд байдаг бол гинэ. Хамаатныхаа ах хүүг Монголоос гинт залгаад сэлбэг асуухт нь гяс ус хийж гараад хямдхан олоод Монгол руу ачуулчихдаг. Хоол ойр ах トゥ найз нөхөд гинт 5 цаас асуухт нь олон тав үггүй тэр мөнгийг нь савчдаг. Тэгээд нэхэл дагалд бололгүй мартчихдаг. Хин нэгэн гинт удастад Прүсийн үн асуухт нь ченжэс хямдхан үн дуулгачихдаг. Тэгээд тэрнийг гялс ачуулчихдаг. Хамаатан ч манай тэрнийг нэг татаатгаач наадах руугаа гэд асуухт нь олон тав юм лавлалгүй шууд хөөцөлдөө татчихдаг. Яа тэдний тэрний тэр нь Japанд байдаг гинлээ чи таних уу гэхтэн таньчихдаг гинэ. Таньчихдаг. Нүдний тасаагуур нүүрний тас хоёрыг нь санаагаараа үе үехэн ахиухан каргодчихдаг. Эцэст нь ИТШ кадого соню саратай имасан гэдгийг нь орчуулад өгчдөг байгаарэ. Миний таньдаг хүмүүс сайн чадахгүй байгаа ихэнхийг гинэ. Тэр юу гэсэн үг юм бол? Идэхгүй ээ. ИТШ кадого соню саратай имасан гэж юу гэсэн үг юм бол? Гэвь нэрээ яг гадаадд байгаа ганцхан Японч гэлгүй ер нь гадаадд байгаа хүмүүсийг яг бүгдийн яг ийм л байх ёстой гэж Монголд байгаа хэд нь боддог те ер нь. Тий, нэрээ тэгдэг. Яг тэгдэг те. Тий, чи тийм маа явлаач. Тэрийг мэдхүү гэл. За, Батлагдах Бүрвж ав гэдэг залуу Европт анх удаа гинэ. Анх удаа бичиж үзнэ. 2007 онд байгуулгаараа Герман улсад анх удаа очиж 7 хоногийн тоглолтоо хийж байтал бид нарыг дэлгүүр оруулваа. Юм үзэж нүд тайлаагүй хэсэг нөхөд их дэлгүүр шиг том дэлгүүрт орж хүний гар тээш харуулах бэлгэсэлт хайж эхлэв. 20 хэдхэн настай маниуст ямар юмных нь мөнгө ахав те барааны үн гэж харалтгүй. Хүнсний тасгаар нь ортол манай нэг нөхөд тэнд амар хямдхан чихэр байна гэв. Бид ч шуурж очиод үзтэл үнэхээр хямд юм а. Гой уудтай, өнгөрөө янзын шүү. Бараг шахуу бөөндөд авч байгаа юм чи. Тэгээд л кассан дээр очиод бичүүлтэл кассын хүн инээгээ адил бичээд байна. Бараг татаж унах нэ бид нарыг шоолоод гайхсан гэж.
Тэгээд гэртээ ирээд жихрээ тарааж өгсөө ястаа. Тэгээд хамаатан садан найс нөхөд залгаад пүү пай алуулсан байт юм да. Баахан муурны хоол бөөндөж авчирч бэлгэлсэн байдаг юм. Шошиг уншиж чаддгүй байсан үеийн гай шүү дээ. Харин гайгүй хидгэн шоколад авчирсан тулдаа л гайгүй өнгөрсөн шүү л гэж байна. Энэ поста хаана бичдэг юм бол гинэ. За энэ поста үдээ ачаар гээд одоо манай группийг 300 хэд болсон бэ? Тэгсэн баха. 300 бараг 20 гаруй мянган гишүүнтэй юм том асар том групп байгаа. Энэ групп руу бичэндээ хөө. Зааш 50 дахь шаардлага нь та кириллээр бичих ёстой. За тэгээ янз бүрийн нөгөө онгоо бол авдгүй. Яг өөр тохиолдсон л гоё түүхээ явж шүү. Окей. За дараагийнх нь Эрхэс Эрдэнэ гэдэг залуугийн өвчлөлт өгөх байна. Түрүү нийтийн унаанд явж байла. Хаалганы дэргэд нэг хөмсгөө өргөчихсөн. Хөмсгөө зангидчихсан. Над руу хараад зогсоод байх юм. Мардан санагдаад өхөөрдөөд харж байгаад дээш нь харсан чинь нэг хөмсгөө өргөчихсөн. Яг адилхан зэрэг. Хонгол идээ цочоо. Намайг цочоод нөгөө жаалгүй цочоод хоошоо аваа налаад твэртэнд ороод зогсоод үргэлжлүүлээд гайхаад харсаар хоёулаа адилхан өнгөтэй гүртгэхдээ нэг хүн өөрийнхөө илүү толгойг урдаа наажчихсан юм шиг харагдаад тэсэлгүй хинээж гисэн. Аав нь жумалцаал байсан тэгснэ яг адилхан баг гэлжиж хараа. Бич анзаараа хүн байлээ. Ардаас хүмүүс инээлтэй гинэ. Үрийг копидо тавьсан юм байна. Байдаг тий. Заримдаа нэр ёо. Заримдаа аавын копинууд үнэхээр байдаг шүү. За хамтраалагчаа танилцаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за хамар угаах боллон болон давс циклийн хамтран ажиллаж байгаа. За хүйтний үйлрэл эхлэхдээ зэрэгцээд за вирус, бактерийн гаралтай ханиад игсэн. За яг энэ үед уул нь бол бид нэр айл болгонд ингээд нэг юм хамраа угаагаад хөвшижүүл. Тий. Энэ бактери чи уг нь ингэдэг чинь хоолойны одоо юу гэдэг хоолой руу ороод хоолон дээр нэг хідээлнэ. Бүр цаашаага хотоодны гүн рүү орчвол хотоодны кисэлтай чинь бол зүгээр ямар ч бактерийг алдаг гэж шүү. Өө тийм үү. Тийм учраас хоолойгоо зайл гэж байна. Хоолон дээр их өвдөд байдаг нь тийм гин. За. Хоолон дээр гэдэг чинь нөгөө яг гүйлсэн болчихоо бид нар болохоор хоолойны мах гэдэг штэ. Тэн дээр очиж тэн дээр очиж идэх. Тий. Хамран дотор бол бас тий. Тэгээ хамарнаасаа бүр цаашаага ингээд орчвол тэр халуун чин тэр ханиадын бактерийг алчдаг юм биш үү? Бие халуун чин. Тэгэхээр хамраа угаа хоолой зайл гэдэг чинь ийм өвчтэй. За. За тэгээ та циклийн хамар угаач шингэний одоо ач холбогдлоос нь дурдах юм бол угаасаа ерөөсөө нэг ийм баллонтой тэгээ 30 ширхэг ийм одоо нөгөө юу гэдэг кофе шиг ийм савлгаатай жижиг нөгөө юу байгаа штэ давс байгаа. Тэгээл тэр баллон дотроо нэг 200-аас 220 г халуун бүлээ ус хийж байгаа л тэгэнгүүтээ дандаа одоо нөгөө буцалсан ус шүү. Халуун бүлээ ус хийж байгаа. Гэхдээ амар тийм халуун бол биш байх нь штэ тий. Тэгээд нөгөө давсаа ээж нариулаад энэ хамраараа оруулаад энтлигээ хамраар ингээ гаргаад ирнэ л гэсэн тохирдлээ. Тэр бичлэг байна лээ тий. Хамраа яаж угаах гэвэл тий. Хүүхдүүдийн фэйсбુક дээр ч гэсэн бичлэг байлаа. За шор хитэл гоочж ийлээ. Харин тий. Ингээл зүүн хамраагаа зүүн нөхрөө шингууд л баруун талаар зөв шорхгээл гоожод лээ. Тэгэхдээ ингээ жоохон сурахгүй эхнээд залгидаг гинэ ганц хоёр. Үгүй энийг жоохон хажууд шиг ингээ нэг гэлжигээ зүү угаавал гайгүй. Одоо нөгөөсөө чих хамар холооч ингээд хамт байдаг штэ ингээ сувгууд нь. Тийм учраас нөгөө жоохон ингээ хажууд шиг бац зэрэг гэлжиж аваад угаасаа энтлаар гараад ирнэ л гэсэн үг. За нэм вирусыг цэвэрлэж халдварыг мэдээж бууруулна. За тэгээд хамрын өндөөс ялгарах эмгэг ялгацыг цэвэрлж өгнө. За хамрын самалдгийг агшааж хамрын амьсгалыг чөлөөлнө. За тэгээд энийг ингэж угаасныхаа дараа одоо нөгөө янз бүрийн нөгөө навслин гэдэг юм янз бүрийн юм цацдаг хүмүүс байдаг штэ тий. Тэрийг ингээ цацгаар илүү их үйлчлэн штэ. Цэв цэвэрхэн амар дотор чинь тий. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь болохоор зэрэг 70 13 35 гэдэг дугаараас яг албан ёсных нэмж төлөвлөгч нараас аваарай 70 13 35 35. За бүх эмийн сангуудаар худалдааж байгаа. За Монсын эмийн сангуудаар бол бүр төлөх байгаа шүү. Ингээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамар угаах баллон болон давс бүхий циклийн хамтран ажиллаж байна баярлаа. За бомболо гэдэг залуу. За нэг залуу 5 настай хүүгээ цэцэрлэгээс нь аваад гоёл чимэглэлийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөх үед хүүн аава танд мөнгө байгаа юу гэжээ. За яах нь хоёлаа хурдан энэ дэлгүүр ороод юм аваадах юм. Миний хүү юу авах гэсэн юм бэ гэсэн. Та миний ануг мэдэн те. Ануу гэдэг чинь аваа та арайчтэй ийм сонин штэ та. Ануу чинь манай ангийн хамгийн хөөрхөн охин байхгүй юу? Нөгөө инэрлөө штэ те. Инэрл чинь аваа та яаж байгаа юм те. Инэрл чинь дайсны тал. Өнөөдөр инэрл анууд нэг хачин бүгж өгөөд тэр бүгж нь бүр улаан том шигтгээтэй шар өнгөтэй. Даанч ануугийн гарт томчихсон. Анууд тэр бүгж нь таарахгүй байна гэд ойлаад бөө юм боллоо.
Энэ л бүгж авч чадахгүй ээжийнхээ хэрэгэлдэггүй хаях гэж байсан бүгжийг яг анууд өгчихсөө. Тэгэхээр нь би маргааш би энэ муухай бүгшнөөс бүр гоё бүгж өгнө. Одоо битээ уйлгээд аргатаад өгнөгээд амлчихсан болохоор авахгүй бол болохгүй. Хурдаа ороод нэг бүгж авчгаад яава гэж авсан. Гисэн байна. Яана тэр нь яг ээжийг нь хаягчсан бүгч мөн л байгаа да бурхан минь. Тэг мэдгүй. Тэг. За, Лусан шарын төмөн жаргал гэдэг манай сонсогчийн хөгжлөлтөд өгөн 90 градаас эх орны зүг гинэ. Урж өдөр дэлхийн эрчүүдийн өдөр ээж Монголын хэлээр гарч явахдаа л фэйсбүүкээс хальт мэлт хараад сүлжээ тасарлаа. Ёо, ямар их харамсан гэж ганц зэрхээ идэх өдөр минь юмсан төвч орт төгжөлдүүлж өгмөр гэж. Найзууд маань уулзаж байгаа зураг ил тавиад л ууж байгаа заваан хортой юмныхаа зургийг чатаар явуулаад бүр нэг зэвүү дөргөө хоёр зэрэг хүрээд хажуу сууж явсан жунгааг шанаатчмаа санагдаад. Одоосны жолооч яг одоо бус гэж загнаж орилмоор бодогдоод шүд зугаалт хэсв. Учир нь олон сар хүлээлгэсэн ирээний виз маань гарснаа бодгоор жаахан ч болов дотор уужиж тайвшрав. Яг тэгээ хятад улсын хил гараад л уур амьсгал өөр болоод ирлээ. Хажуудах жунгаадаа тал засаад л уурч нь хөрвөл намааг бүү шанаадараа гэсэн харцаар харж суудал дээрээ хөдөлгөөнгүй явсаар ирээн хотод буу. Буудал хайж явахдаа таарсан хүн бүхэн рүү мангар юм шиг масаатлын зөрсөөр нэг буудалд орж хэлхээдээ идэ ясан орон дээр шидэв. Яг энэ мөчөд асаасан тамхин маань гүйцэх сайхан юм даан чалга. Хэсэг хөвтөж байснаа өнөөдөр чинь дэлхийн олон улсын эрчүүд эрхийг хамгаалах өдөр гарч ирэхээ эдэлнэ хэмээн зориг зөлөг хоёр зэрэг хүрэн босов. Таарсан эхний хятад эртээ хундах тулгаж хорхоо савхтаж сууйг гарсан чинь юу вэ? Би хэл гараагүй Монголдо байсан юм бэ штэ. Хаашаа л харсан дам Монгол хаяг хадааста. Монгол хүмүүс холхиостой. Хүүрээ би ирээний визэнд ороод хөлгтүүлжээ. Таанч тийм байхаа. Замын үдээс хөдлөөл нөх удаагүй ирчглээ буу гэдээсэн юм а тэнэг ок. Зэрүүдэр миний хажууд нэг ядад хүн суулгаад тэр нөхөр миний биений нэг хэсэгт уцсны сүлжээ унахад дөхөөрөм суулгасан байж таарлаа. Тэгээд намайг замын үд шанд хоёрын дунд төрөгдүүлээд хайчиж. За энэ маяг жаах нэр хаашаач арсан Монгол хаяг баян гол зочид буудал гэсэн чинь гэрийнхээ гадаа байгаа ч юм шиг. Баярбаатар Баярмаахийн дэлгүүр өгсөн чинь найзуудын офшор дэлгүүрийг илрүүлж гисэн юм шиг. Эхнэр нөхрүүд нь идэгдэж дансаа өмөөр юм шиг. Хуучин зээлэр орвоогүй юу? Найжаа гэдэл тал бүрээс хазгаа мөрөө монголоор ярьсан жунгаа нөхөд бүчээд авлаа. Хүүшээ би ийм олон найзтай илүү. Та хэдийгээ сансан байх шүү гэж тэрвэрч аваад уйл марч болох шиг. Шинэ хуучин зээлэр хоёр давхаага жайжидл тэнлээ. Өгсөн үнээс бусд нь бол байна. Мөнгөтэй бол зээлтэй намд худалдаад авчмаар л байлаа гэснээс өгсөн ацных нь эрчүүд эрхийг хамгаалах өдөр хаашаа л арна нөхрөө загнасан дарамтлсан монгол хөхнүүд чи гутлаавч яах гээд байгаа юм. Чи зөндөө өмдтэй эстэй. Охиндоо юм авахаа одооч хүүхдүүдээ бүрэн увцлээ. За яах вэ? Чи 3 бандаж авбал авч гэх шиг. Зайлуул хөөрхийн эрчүүд маань бүгд гөрөш гэж хөлс баасаад суулан байр зээлийн пилтан шалыг цав суудал хідэндээ тойрч харагдан. Уган цаадуул чи энд ирээд хайлаар харбын пиов гүзэлж эхнэрүүдээрээ элдв янзын амтд хоол зөөлгөн жаргаж идэх ухааны бодолтой л ирсэн чинь яг тэгж харагдаач. Өглөө буусан цагаас орой нар жаргах хүртэл эхнэрийн араас яс горцсон нохоо шиг дагаж ачаа айдсан илжиг шиг гонгонсоор сайн нэг буудалтай ирцгэн. За тэгээд эрчүүд хоорондоо нүд амаа тохилцоод ганц нэг пиов уучих санаатаа бүртгэлзэж суусаар явдлын пинда ядарсан уу зайлуул захаасаа суудал дээрээ нокрох жишээтэй. Өглөө нь хар үрээр 6 цагт зээлнээлээ өнөө эхнэрүүд чинь начавч гөрөөшг нараа орноос нь өстөж басгаад нүүр гарыг нь чугаалахгүй зас чамхын ард ингэ. Зад загнаал аваад гарах жишээтэй. Ирхийнхээ өдрөөр ирхээ чидэлж чадахгүй ганц жунгаа пиж үнийг ч мэдэлгүй иви миний муусаа ирчүүд гэснээс энэ дэлхийн олон улсын 0-ийн өдрийг эмэгтэйчүүд санаачилсан байхаа те. Яг ирчүүд ирхийн өдөртөө давхцуулаад наачих юм аа. Энэ аюу сайхны юм байна штэ те. Тэгсэн яг ингэж давхцаад байлаа те. Хүүхнүүд хор хоорондоо нийлээд 0-ийн суултуур дээр овоороод л ирчүүд рүү та нар шээлтүрээр яадгийм гэсэн арцаар үе хараад л гомдмоорч юм шиг, гомцондоо гомбоормоорч юм шиг, барьж аваад алгацчмаарч юм шиг, банцсандаа бөбөөрмөөрч юм шиг, зугтаамаарч юм шиг, зутарсандаа зөлбөнтмоорч юм шиг. Эх орныхоо хэлийг даваад л эр юмгүй дуу орцгоогоод элдв баянгаа ярьж инээлцгээгээл эхэлж байгаа юм. За тэгээ замдаа танил болсон ирчүүд вагондоо ороод яа зүгээр суух уу? Замын уртад хүзрэг муушиг эргэлцгээх болоод нүдэн сэргээд л босцгоно. Гэтэл яв баруун зүүн жигүүрээс өнөө шулмснууд нь сэгсэлж босож ирцгэн. Эртгөө унд өглөө ажилдаа он мөрөдө тоглолт
болохгүй шүү. Чам зарлагдах илүүдэ гарсан мөнгө авахгүй шүү гэд тал талаас маачхан нагур болоод арай гэж бүрдсэн 5 гар талаар нэг тарваа гэж. Ядж хаад вагон тамхи татах хориотой хэлэхүү. Дээрээс нь бүгдийнх нь уц цэнэггүй болсныг ч хэлэхүү. Гуниг таранхуй ертөнцөд дарангуулагч мангасуудын иргэшэл 100% базуулсан хідэн сайхан эрчүүдээ өрөвдөн шоолон бичгэлвэ гэснээс би ирээнээс power bank авсан юм а. Тэрүүгээр уцаа цэргэлээд энийг бичиж байгаа нь мэдэгдэж байна уу? Ядаж хажуу орны хүүхэн поорыг манаас гуугастай. За бэж би 50% болгоод өгье гэснээс хойш нөгөө хүүхэн чинь надад ундаа яж өгөөл гой амттаа өгөөл ёох би харин жинхэнэ эрхэлж байдаг буяа юм а. Ийш тийш вагонд явахдаа дандаа power банктай явчээ. Тэндэл жинхэнэ эрхээ идэх юм байна шүү эрчүүдээ гэснээс өнөө хүүхэн чинь сэмхээ надад электрон тамхи атгуулдаг юм да. Өө дуус төмөгийн ноён хуруу хуг power bank суг гэнэ. За. Энэ нөгөө Монголын зохиолчтой хэвлэлдээс яруу найрагч залуу л да. Тийм үү. Тэгээд бичвэр мөчөр нь лаг байгаа байхгүй юу? За. Ааха. За энэ үрээд 2023 оны 11-р сарын 27-ны даваа гарагийн Өдөө ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ мишээцгээ гэсэн уриатаар шууд түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар хамар угаах баллон болон давс тиклин за мөн биомн хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөгий. За баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монс Косметик. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хамар угаах баллон T-Clean. Мэдээлэл авах утас 713 35 35 713 35 35. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3